Сайн байцгаана уу эрхэм хүндэт телевиз үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Tesla корпорацийн аг компани цоврал бүтээгдэхүүн болох Slava брэнд маань өнөөдөр Slava нэрийн хоолны нэвтрүүлэгтэй боллоо. За тэгэхээр энэ удаагийн нэвтрүүлэг маань хамгийн анхныхаа нэвтрүүлгийг та бүхэндээ хүрэхэд бэлэн болж байна. Хамгийн анхны нэвтрүүлгийн маань зочноор та бүхний сайн мэдих дуучин Маралжингоо маань хүрэлцэн ирээд байна. За тэгэхээр сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа танд олон тоогоочтой үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр мэдээж дараагийн маань хүн хинбэ гэвэл мэдээж манай тогооч. За тогооч маань өөрийгөө танилцуулах уу? Wine Dine рестораны ахлах тогооч Эрдэнэ байна. Тэгээ та бүхэндээ өнөөдөр Slava брэндээр хоол хийж үзүүлнэ. Хоол хийх заам. За тэгэхээр Slava брэнд маань одоо маш олон цоврал бүтээгдэхүүнүүд бол манай ширээн дээр байж байна. Өнөөдөр яг ямар энэ бүтээгдэхүүнээс яг алийг сонгож манай оролцогчид хоол хийж өгөх гэж байна вэ? Гурвалжин будаа дахианы махаар дахианы чихмэл хийн. Голдоо гурвалжин будааны шанцтай дахианы. Ямар юм хийнэ? Чихмэл. За би амьдралдаа ийм хоол сонсоогүй мэн. Чиний хувьд? Гурвалжин будаатай чихмэлийг үү? Монголчлол чихмэл гэдэг гадаад нэр. За тэгэхээр Маралжингоогийн хувьд одоо манай Slava брендийн энэ цоврал бүтээгдэхүүнүүдийг хэрэглэдэг үү? Тийм би яг угаасаа дэлхийд дахин зэрэгтэй л эрүүл хоол тийм урдаа тавьдаг болсон. Тийм тэгэхээр бид нэр бас энэс дутгааргүй яг энэ дэлхийн хүмүүстэй хөл зэрэгцгийн тулд нэгдүгээр хүнсэн дээрээс анхаарах хэрэгтэй юм болов. Хүнснээс эрүүл хүнс, эрүүл амьдралаас эрүүл хүний амьдралын хэв маяг тэгээд бас эрүүл ус. Би бол эрүүл бие. Тэгээ эрүүл бие, эрүүл саруулах. Тэгэхээр бид нэр органик зүйлийг илүү их амьдралдаа төлхөө хэрэглэх хэрэгтэй. Органик зүйл бол салшгүй бидний амьдралын хэрэгтэй болох хэрэгтэй болохоор тийм энэ зүйлүүдээр хийсэн хоолыг амтрхан эдэндээ одоо. За тэгэхээр мэдээж манай Маралжингоогийн хүсэлтийг биелүүлэхэд бэлэн байгаа тийм ээ. За тэгэхээр миний хувьд бол Slava брендийн хүүхдийн будааг төлхөө хэрэгэлдэг л дээ. Хүүхдтэй авч өгдөг, хэрэгэлдэг. Яг Маралжингоогийн хувьд дүүгээ ирэхлээр гэдэг тийжээс түрүү. Тийм тэгэхээр бас хүүхдийн будаа хэрэгэлдэг байх. Тэгэхээр энэ дотор бас нэг юм байгаа. Тэрийг юу гэж ойлгож байна? Би энийг сонсохдоо нэг энэ суглаа гэхээр бас арай суглаа биш хаа тий. Суглаа биш. Гэтэ айгүй өндөр тохиролтой юм шиг байсан. За танаас санд дэлгэрүүлж асуумаар байна да. Тэгэхээр энэ ийм байгаамаа. Нийт үзэгчтэй ч гэсэн бас хандаж хэлэхэд нэг уут будаан дотроос нэг хоолны цуврал, нэг хоолны жор гарч ирнэ. Тэгээд дахиад өөр нэг будаанаас дахиад нэг хоолны жор гарч ирнэ. Ингээд нийтдээ 10 хоолны жор гарч ирнэ. Тэгэнгუთ дахиад өөр будаанаас дахиад мөн адил 10 жор гарч ирнэ дээ. Хэрвээ цоглуулж чадах юм бол нийлээд 20 одоо жор гарч ирнэ дээ. Тэгвэл компани дээр мэн очиод 20 жороо үзүүлээд бэлэг авах. Одоо сонгож авах юм боломжтой байгаа байхгүй. Энэ бол суглаа биш ерөөсөө. Зүгээр л бэлэгтэй худалдаа гэсэн үг байхгүй. Тэгээ нөгөө талаар юу вэ гэхээр эзэгтэй нар маань бас эрүүл зөв хоолтын хажуугаар тий хүнсээ худалдаж авч जैन. Дээрээс нь бас нэг өөр хоолны жор мэдэж авна гэсэн үг шүү дээ тий. Дээрээс нь тэрийгээ цуглуулангуудаа дахиад дээрээс нь бэлэг авна гэсэн үг шүү дээ. Өндөр бонусууд тий. Эхний ээлж нь 20 тийм жор авах юм бол галтгооны хэрэгсэл дундаас сонголтоо хийх боломжтой тий. Одоо будаа агшаагч, битүү чанагч юу гэдгийг тий. Тэгээд дээшээ ингээ 30, 40, 50, 60 тэгээ явсаар байгаа супер бэлэг маань юу вэ гэхлээр хэрвээ 60 жорыг цуглуулж чадах юм бол галтгооны бүрэн тавилга хожих бишээ одоо авах тийм эрхтэй болж байгаа байхгүй юу? Тэгвэл за 60 жорчин ойролцоогоор унтчаар нэг удахгүй үсчин гэсэн үг үстэй тий. Хэрэг өөрөө яг эрүүл мэндэндээ анхаарал өөрөө энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд байх юм бол дээрээс нь галтгооны хэрэгсэлтэй болох нь тийм үү. Одоо жишээлбэл юу гэдэндээ одоо залуу гэр бүлүүд ч гэсэн тий дэмжихэд галтгооны хэрэгслээ авахгүй байжгаад яг энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байсан бол зүгээр үнгүй өөрөө юм хоолоо авч идэл жортой болоо дээрээс нь галтгооны хэрэгсэлтэй болох нь шүү дээ тийм ээ. Тийм гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд надад болохоор энэ ингэ санагдаж байна л та хүмүүс нэг хүмүүсийн татах чанараар ч юм уу ингэж магадгүй гэж ойлгож магадгүй. Гэхдээ энэ бол 100% эрүүл хүнс тэгээд эрүүл амьдрал, эрүүл хоол нэмээд галзуухны тавилга. Яг зөв. Тэгээд аль амттай юм тийм ээ. Тий. Тэгэхээр миний хувьд бас маш энэ гэхдээ ер нь хүний биед хэрэгтэй л дээ. Зөв хооллолт, бие организм. Жишээлбэл одоо гурвалжин
будаа маань яг хүний биед яг ямар хэрэгтэй юм болоо тийм ээ. Энийг хоёлоо тоогоочоос асууж мэдээ. Бас үзэгч будаа бас хүч будаа. За. Гурвалжин будаа хүмүүс бодохдоо зөвхөн эмчилгээний зорилтоор хэрэглээд идэг. Энэ бол ерөөс тийм биш. Энгийн гэрийн ер нь бүх төрлийн хоолнд хийж болно. Гурвалжин будаа дотор айгүй их эрдэс баялаг ихтэй. Жис, кальц, тэгээд витаминуудтэй, В витамины цуглуулга. Би сонсон Б витамины цуглуулга ПП гэл ингэж ихтэй. Айгүй их эрдэс байдс ихтэй байгаа. Ер нь бол хүмүүс бодохдоо бол эмчилгээний зориулттай гэдэг. Тийм шингийн ер нь бүх тохиолдол бүх нөхцөл зүйл хэрэглээд заншвал айгүй тийм зөв л юм да. Хэрэгжилж ер нь бол. Дээрээс нь нэмж хэлэхэд миний мэдж байгаагаар зүрх судасны өвчнөд маш сайн, элэг, судас, зүрхний өвчин сайн, мөн чихрийн шижинний эсрэгтэй. Чихрийн шижинтэй хүмүүс бас маш их байдаг штэ. Чихрийн шижинтэй хүмүүс бол гурвалжин будаа хэрэгжилж болно. Тийм. Миний бодлоор бас нэмээд агуулж чухал юм гэмэл өсвүүчүүдийн маань гуайлыг. Яг зөв. Тэрийг үлдээсэн биш үү? Мэдээж эрүүл зөв хоолтын үндэс нь бол Слава брэнд байгаа. Тэгээд бүсгүүчүүдийн маань зөв гуайлаг, бие яаж сайхан гоё хадгалж чадах уу? Энэ бүхний нууцаар мэдээж гурвалжин будаа тийм үү? Хоолны газрууд ч гэсэн бол иймэрхүү нөө будааны сонголт өсгчүүлэх хамар те гурвалжин будаа, хүч будаа, цагаан будаа тайлын хувь биш. Гурвалжин хүч будаа л тийм. Яг зөв би ч гэсэн. Скил амарч гэсэн ядаж те шингэж байгаа гэж бодохоор. Юу манай тоогоочд одоо манай оролцогч бит хоёр бас тусалж болно. Юу хийлгэмээр нь хийж чадна бит хоёр тийм ээ? Чадахгүй яг Монгол эмэгтэйчүүд эмчтэй байна тийм. Хэлмэр юм ээ. Юу гэнэ? Байх. За. За тэгвэл хоолой хийж лээ тийм ээ? Тэр хооронд бит хоёр бас яриагаа үргэлжлүүлжээ. За сүүлийн үед одоо манай үзэгчид бас хүлээж байгаа. Манай маралжингоо маань яг юу хийгээд хаагуур явж байна. За яг юу хийгээд хаагуур явж байгаа гэхээр би яг одоо дээшээгээ бас бичлэгтэй. Тэгээд шинэ хөгжмөнүүд дээр ажиллаж байгаа шинэ гой дуунууд гаргая гэж бодоод нэг ах дээр цомгч мөн нэг тийм тоглолтын зэрэгээс илүүтэй. Тэгээд бүх хөгжмүүд амьдаар бичээд амьд хөгжмөнтэй тэгээд өөр юм бас сонирхолтой өөрөөсөө гарч байгаа хөгжмөдөө ганг хүмүүсийн гэнг гэж хэлцэрснээр ахтайгаа хамтраад хийж байгаа. За. Маш гой хөгжим гардаг шүү дээ. Тэр хүнээс гой аялгау гардаг тий. За. Баяр хүргэе. Баярлалаа. Мэдээж манай үзэгчид маань сонссон байх сая манай маралжингоо маань яг нэг хэсэг бас чимээг үйж агаад одоо тесрэлт хийх гээд хөгжмийн тал дээр тесрэлт хийгээд хараад ирлээ гів гинт манай нэвтрүүлгээр хамгийн анхны зочин болж орж байгаа. Баярлалаа. Баярлалаа. Хайрын сонгоны зочин болгосон. За тэгэхээр өөр одоо энэ зөв эрүүл хоолтын талаар өөр одоо хоолны жор мэдхүү. Хоолны жор гэх юм бол хүч будаа, гурвалжин будаа энэ их хоолуудад орчин л доо. Тэгээ бүсгүүчүүдтэй хандаж хэлэхэд 6 цагаас хойшоо юм идэхгүй ч юм уу эсвэл нэг тиймэрхүү дэглүүд байдаг шүү дээ. Энэ зүйл маань алдаг оног жингээ барьдаг ч юм уу тийм. Хүмүүсийн бие орчносоос ашиглалталт юм байлаа. Тэр хүмүүсийн эрүүл хоолтыг эрт идсэн шүүл. Тийм янз бүрийн таргалч юм уу эсвэл өвчин дээр стресстгүй зөндөө олон давуу талууд. За тэгэхээр үзэгчдээ одоо яг манай тоогооч маань бидэнд яг ямар хоол хийж байгааг бүгдээрээ харцгаая. Яг яаж хийж байна гэдэг. Эзэгтийн нарт бас хэрэгтэй шүү дээ, тэ? Энэ яг энэ гурвалжин будаагаар яг ямар хоол бас хийж болдсон бэ гэдгийг бүгдээрээ харцгаая. Тэгэхээр тоогооч одоо яг яаж хийдгийг манай үзэгчдэд харуулахгүй юу, ярихгүй юу, хэлэхгүй юу? Дахианыхаа цээж махыг эхлээд ингээ өөг нь аавна. Өөхтэй, хальстай хэсгийг аваад нэ зүслийн л дээ. Зүстэй айгу зөв их хэрэгтэй. Цоолчихгүй. Нүх гаргаад голд нь дундуур нь тий. Шанц ийн гэж бодоод ингээд хөвтэй хүнсэлт гарах хэрэгтэй. Тэгээд гурвалжин будаагч нь доо тэгэл удаатай орох шил хачрын тал тавьдэн штэ. Тий хүмүүс мэдэхгүй штэ. Жишээлбэл одоо чиний хийж байгаа хоолыг тий шанз нь ингээд орсон байгаа байхгүй. Голд нь гурвалжин будааг. Шанз нь яг яаж хийсэн бэ? Шанзанд нь пармезан бислэг, баг зэрэг талхны сухаар, давс хар перц, яншуу. Тэгээд гурвалжин будаа мана. Тийм энгийн л гарт орох материалууд орно. Тийм тэгээд янз бүрийн давс мавсаа хийн тий. Хар перц гадуурнд заал түрхэл тэгээд ер нь одоо саяны ингээд дундуур нь ингээд зүссэн байсан дотроо шанзаа ингээд хийчих юм тийм үү? Тэгээд зөөлөн гал дээр шарнаа. Одоо ингээд боож мод юм байх юм тий. Боохгүй нэг мөнгөн цаасанд орох юм. За.
Мөнгөн цаас нь ханага мөлий. Шүүс мэсэ зэлгээгүй. Болохоос өмнө Харин маш амттай харагдаж байна. Тий. Би ч гэсэн бас гэртээ хийж үзнэ. Нэвтрүүлэгт хэрэг хэдийгээр нэвтрүүлэг хөтлөж байгаа ч гэсэн. Тэгэхээр дахианы цээж мах гэдэг чинь тамирчдын уулна юу шүү дээ. Тэ гуйнаас илүү цээж махыг илүү их төлөх үедээ хар талах гэж явдаг. Тэгэхээр гахалтай л болох юм байна. Дахианы цээж мах тэгээ гурвалжин бодаа Маш сайн зөгцөж чинь тийм ээ. Дахиад ер нь үзэгчдэд бас хэлэхэд миний сонсноор тоогоочоо ийм юм уу? Дахианы махан дундаасаа цээж мах нь илүү нөгөө таргалуулдаг уу? Холестерин багтай шиг юм уу? Тийм юм байдаг үгүй юу? Өөх тос гэдэг юм байхгүй. Одоо өхрийн гол мах бас тийм байдаг шүү дээ. Тий тэрнтэй адилхан ер нь бол бараг л хар утгаар бол дахианы гол мах гэсэн үг л дээ. Цээж мах. Тэгэхээр энэ гурвалжин бодаатай бас маш сайн зөгцөж чадж байна. Туслаац нь одоо хийж Тэгээ оливын тос. Аха. Нөө мөнгөн цастайг наалдуулахгүй тулд оливын тос жоохон хүргээд тэгээ одоо гал дээр шалан харин даван дээр. За одоо яаж орох юм бүгдээ харцгаая. Шүүсийг гадагшлуулахгүй тул ингэж орно. Тэгээд нэг амар тэгж битүүлэх бол шаардлагагүй. Шүүсийг асахгүй. Дахианы цээж мах чинс уруу шарвал айгүй аргу болно. Тийм учраас дотроо жоохон шүүстэй ойлгохын тулд ингээд шатж байгаа маа. Оо тэгээд шууд ингээ хариулын цаг өндөр тавьчих юм уу? Ил ингэ шаарч байгаа юм тий. Оо за. Мэдмээр юм байна. Мэдмээр юм тий. Би чинь төкөө хийх юм байх гэж бодлоо шээ. Тосоо бас маш бага хийх юм байна тий. Айгу бодож юм байна. Тий. Оливын таснаас бас маш жоохон тусаагаад мөнгөлөг цаасанд оросон дахианы гол маха. Ачрын бэлтэн. Ачрын одоо ингээд гомингийн ачиртай. Лавшаа брэндийн гомингийн ачиртай. Бас манай. Лавшаа брэнд. За яаж илтгэх вэ? Өрлөн помидор, брокколи, бас ногоотой. Тэгээд бас жоохон баг зэргийн лимон. Тэгээд шарна. Гой мөнгөтэйгээ хураад гомингийн ачир. Гомингийн ачиртай. Тэгээд дахианы цээж мах. Арам. Миний бүр шүлсээс гараад байгаа юм. Харин тийм ээ. Энэ хоолыг за тестараад харин нэлээ. Эхлээд нөө нэг доторх хэмээн бэлтгэхийн тулд бислэг ямар бислэг гэлээ? Пармижан бислэг. Пармижан бислэг тэгээд жоохон нөө цацаадаг ногоон гэдэг юм чигтэй. Яншуу. Пармижан бислэг яншуу. Тэгээд давс. Хар перц. Оливын тос. Талхны сухаар. Талхны сухаар тийм. Өндөг нэг ширхэг. Өндөг гэж төрөө хэлээгүй. Өндөг орж байгаа. юм байна да хүмүүсээ. Сухаар, өндөг, хар перц, давс. Тэгээд пармижан бислэг. Өндөг тийм. Ерөөсөө гар доорох материал юм шүү дээ. Чи хийж ядаад байх юу юм бэ тийм ээ? Монгол барагтаа орж ирдэг юм аа хайхад их хэцүү ч гэдэг юм уу? Тиймэрхүү төрлийн юм. Тийм бол байхгүй. Бүгд гар доорох бэлэн айц дэлгүүр орсоод супермаркет бүгд зарагдж байгаа. Шажигнаад байна. Энэ аймгаа хөдлөөд тах юм. Одоо энийг эргүүлэх үү? Хэсэг шарж байгаад эргүүлнэ. Мөнгөн цаас бас галын зөөлж байгаа төтгшөг орох. Тэгээд энэ галаа бас баг зэргийн зөөллөөд. Өтөрхөндөө хайлж орж амт мамд нөлөөлнө гэсэн байхгүй юу? Нөлөөлөхгүй. Энэ угаасаа хүнсний зөрүүлэлтэй мөнгөн цаас ба. Тэгээд гурвалжин будаа маань цээж маханда гоё хачир маань амт нь шингээд тий гайхалтай сайхан хоолыг бидэнд хийж өгч байгаа юм байна. Баярлалаа тоогоочоо. Тэгэх баярлалаа. Хачрууд нь хүртэл их сайхан юм байна. Тий энэ хачруудыг битээр ингээд энэ бэлдсэн байгаа юм уу? Бэлдсэн байгаа. Тэгээд одоо хуурна. Хүмүүс тайруулаад. Гомтойгоо одоо хуурна. Тэгээд хуурах юм уу? Хүмүүсээ гомтойгоо туурах юм байна. Би чи ингээд юм тосмос хийгээл ингээд зүгээр. Би бас шинэ ногооны салаад чи шууд ингээд хийх юм байх гэж утсан шүү дээ. За тэгэхээр бидний дуртай хоёулагийн дуртай хүч будаа маань энэ байна. Энэ дотор жишээлбэл одоо задлууд нөгөө нэг жор маань гарч ирнэ шүү дээ. Бас энэ хоолыг хоёулаа хийж сурлаа тийм үү. Тэгэн гут энийг задлаад идлээ гэхэд дахиад өөр жорыг мэдэж аавна гэсэн үг. Хүч будаа байна. Миний дуртай хар будаа байна тий хар будаа. Тийм шүү дээ. Тийм байна. Тий. Гурвалжин будаа. Ишөө. Гарох гэдэг энэ вандуй. Вандуй юм уу? Вандуй бас байдаг тий. Манай Слава брэнд маань бас энэ юу вандуйтай. Тэгээд авиасны будаа байна. Бас цагаан будаа байгаа. Цагаан будаа. Тэгээ ер нь бол гэхдээ маш авч хэрэглэхэд
их цэвэрхэн ам түнэр Энэ сайтай. бас энэ юуны хуу те? Тийм манай аг брэнд аг компани бүтээгдэхүүн лавша бренди. Лавша брэнд. Тийм гом. Тэгээ бүгдээрээ нэг компани хальтаа. Манай Слава брэнд маань ийм нэрийн хоолны нэвтрүүлэгтэй болсон. Тэгээ бүгдээрээ манай аг компани бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгээд дахиад нэмж хэлэх юм бол нэмээд бүр явлаа гэхэд одоо бас энэ ургамлын тасыг бас оруулж ирдэг байгаа. Үзэгчтэй одоо баг ерөөс нэмээгүй үстэй тий? Босоод нэмээг байгаа. Зүг зүг. Тос нэмээгүй тэгээ одоо хоёр талаас нь шарж агаад тэгээд баг зэргийн ус ихүү тал Тал ус игээд одоо 250 г ус игээд жигнэ. Зөөлөн гал тийм маш зөөлөн гал гэж ингэхгүй. зөөлөн гал дээр 250 г-ийн ус хийгээд жигнэх юм байна. Тийм үү? Хурдан болоосаа гэдэг хүсэл маш их төрж байна. Тэгэхээр юу штэ те нөгөө нэг доторх үзэгчд маань бас мдэггүй байж магадгүй нөгөө будаа маань чанаад болгоод бэлдсэн байгаа гэдгээ хэлээгүү те. Зүгээр давстай усанд агшаагаад бэлдсэн байгаа. Зүгээр цагаан будаа агшаадаг шиг агшаач. Жишээлбэл. Тэгээд энэ хэдээс хэдэн минут сая шарч юу? Нэг 3-5 минут шарахад болно доо. Зүг. Тэгээд дахиад 3-5 минут чанах хэрэгтэй тий? Дахиад жигнэн 5 минут жигнэн. За тэгвэл 10 минут яг нийтдээ юм шиг 5 минут шарах 5 минут жигнэх тий? Ерөөсөө маш амархан юм ээ. Тэгээ энэ жигнэхтэй юу яахгүй юм те? Таглахгүй юм те? Эхлээд жоохон бослож яа тэгээ таглана да. За тэгэхээр манай энэ нэвтрүүлэг маань Wine Dine гэдэг ийм ресторан дээрээс хурж байгаа. Тэгээ Wine Dine рестораны тогооч манай эхмээ. Одоо бид хоёрт дахианы гол махан оромог хийж өгч байна. Одоо ерөнхийдөө энэ бас газар маань эдэнгээ уу нэлээ юу лээ. Wine and Dine гэдэг Dine гэдэг динер гэсэн үг. Вино ба оройн зог гэсэн нэртэй ресторан байгаа. Тэгээд тэр нь үндсэндээ юу гэсэн үг юм? Ер нь бол утга нь бол вино унгаа сайхан хоол зоог өрья. Оройны хоолыг винотой. Тэгэхээр манай энэ ресторан маань Жаргалан хотхонд байрладаг. Бид бүгдийн сайн мэдэх. Одоо манай Маргалжангойгийн орохж байгаа Prosound студийн доор байрладаг байгаа үзэгчтэй. Энэ хөгжмөнөө төрсэн байгаа тулаас амьд хөгжмөн юм шиг тийм. Өдөг шүр амьд хөгжмийн тоглолттой. За тэгэхээр ярьж талтай. Компс гэдэг нэг залуу амтлаг. Тэгээд мөксөх ах минь өөрөө. За. Рок мөксөх ах уу? Мөксөх ах өөрөө. Тэгээд сонор гэдэг хаяа тий ах нь. төгөлдөр уур тоглолдог. Тийм. Тийм бэ. За үзэгчтэй хэлгээд ийшээ үржээ сонирхолтой юм. Сонирхтой дайралтах нь шүү. Мөн дээрээс нь амттай сайхан зоогийг манай эрхмээгийн гараас итгэн байна. Бас энэ гурвалжин мудаатай хоолыг бас зоогож болох юм байна тийм үү? Манай бод юунд ресторанд бас юм гурвалжин мудаа хэрэгэлдэг. Тийм. Манай Слава брендийн нөө? Слава брендийн гурвалжин мудаа хэрэгэлдэг. Тэрийг одоо зүгээр цагаан мудаа гшаад штэ. Тэгээд гурвалжин мудаатай хамт гшаагаад холихлоор айгуу тийм өнгө гоё болно амтан ч гэсэн тэгж хэрэгэлдэг хачир болгоод. Цагаан будаатай хамт холиод агшаач бас болох юм байна тийм үү? Тийм. Тэгж хэрэглэлээр харагдах байдал амт ер нь бүгд талаараа гоё л. Цагаан будааны хувьд бол үзэгчтэй бол мэдэх бах. Тэгээд гурвалжин будаа бол цагаан будаа чи ер нь таргалуулдаг гэ тэгээд үгүй үний юм уу? Цагаан будаа бол таргалуулахгүй шүү дээ. Тийм үү? Тийм, ер нь бол тийм таргалуулна гэсэн юм бол байхгүй цагаан будаа. Тэр нь аль амын тунгийн нэвтрүүлж яах вэ? Тунгийн нэвтрүүлэл. Ерөөсөө хүн бол хоолыг хэрэглэхдээ одоо таргалан турна гэж байгаа хүмүүс чинь өөхтэй мах идэхгүй. Тэгээд орой хоол идэхгүй тийм байхад баг хэмжээгээр идэхэд бол ер нь бол жингээ бол барай л. Махнаас гадна бас нэмэлт бүтээгдэхүүнд ногоо идэж болно бас энэ холестерин багтай тий. Тэгээд гурвалжин будаагаа л яриад байгаа шүү дээ. Миний хувьд гурвалжин будаа бүр шүтцэн. Тэр ч тийм л дээ. Таргална гэж нэг мах иддэг хүмүүс идэв шүү дээ. Тэднээс бол өөхгүй л мах идэх байхгүй. Мах бол хэрглэж болно. Өөхгүй л мах идэх хэрэгтэй. Тийм багт бол За. Бүр турхыг хүсэх юм бол гурвалжин будаа тэгээд үхрийн мах байцаа 3 шүлэрхэг илүү шүлтэй. Тэгэл хахад бол үзэсгэлэнтэй харагдал үзэсгэлэнтэй байдлаа хадгалсаар байгаа. Тэгээд эрүүл тий. Дотроосоо эрүүл, гаднаасаа сайхан гойлог үзэсгэлэнтэй. Болж үйл хүмүүс иймэрхүү эрүүл юм идээ тэгээд голоор нь бассейнд явдаг ч юм уу нэг иймэрхүү тачны ингэж байхгүй бол уул нь тэгвэл сайн байна.
та. За тэгэхээр одоо манай дахины гол маань бэлэн болж ах шиг байна тийм ээ. Хоёул барьсалчээ. За. Энэ хачраа одоо хийх үү? За одоо ачраа бэлэн дээ. Энэ ачир маань гомингийн ачиртай. Түрүү хэлсэн шүү дээ лавшаа брендийн гомингийн ачиртай гэдэг. Баг зэргийн ногоотой оливын нүсэнд хурандаа. Айгуу гоё ачир. Ер нь тас агуу жоох авах юм тий. Тас ер нь баг хэрэглэсэн дээр л дээ. Оливын тасыг ч гэсэн үү? Тий. Ер нь бол ургамлын гаралтай ч ер нь тосыг ер нь баг хэрэглэж байгаа зүгээр. Тос ч нэстийн сайхан хийдэж штэ өөрөө. За юу хийж вэ? Брокколи, помидортой. Эхлээд брокколиг ийн. Помидор ч нугаас шууд хэрэглэх боломжтой нөгөө. Тэгэхээр брокколигоо хийгээд баг зэргийн хуурна. Ширүүн гарт дээр. Галаа хамгийн өвчтэй дэрэн дэвт юм уу. Тэгээл хурандаа. За тэгээд хураад болсныхан дараа помидороо хийгээд яан шүү юм уу? Энэ ногоон сангин энэ болохоор зүгээр чимэглэх зорилготой хоолыг жоохон сервис хийж ин гэсэн үг л дээ. Тэнийг хах тэр амт бол оруулдаг юм байна тий. Хоолнд тусдаа амт. Хоо. Өө би энийг хахыг амар дуртай гой санагдаад идэв. Яа ингээд брокколи маань одоо ингээд жоохон сааралтуу ч юм уу бүдэг ногоон хөтөөс ингээд халуун гал руу орохоор ном ногоон болно. Тэгээ хитрхи удаан бол шарах юм бол буцаад цайгаад өнгө алдчихдаг ногоо. Яа галын тохируулаад хугацааг тохируулаад шахаад. Манай оролцогч наадах дахин харуулаа. Харин тийм байстай нэр хамгийн бадраач. Одоо боших идмээр байна. Хурдлаач тоогооч. Гэхдээ энэ харин хурдан болж байгаа юм шүү. Одоо цөв байжсэн бол яа. Тэрнээс илүү надад маш их их төрж ин л та. Энэ юу нэмээ гоё юм болов гэсэн. Одоо помидор байна. За брокколи нь ер нь баг уучлаа гэж үзэж байгаа. За. Ерөнхийдөө нэг хурдан. Уухгүй айгүй хурдан. Айгүй хурдан. Гэхдээ ингэж ангих боломж юу яд юм бол амар бүлгүй зүйл юм болов. Тэгвэл бодно ч юм бүхэл сав дотор юу гэдэг бүгдийн дотор. Энэ болохоор юу? Газан билетэн дээр яах л юм гал мал гаргал хятад байгаа ч амар ингээд. Тийм ингээд. Тэр болохоор плетигнээс шилгаж байгаа юм та газан билетиг. Одоо гомгой. Гэрийн билетэн дээр байна. Одоо гомгой. Мэдээж галтаа. Тийм галтай гэж галтай. Тийм. Би бол өөрийнхөө дээр 1000 ингээ болох юм биш те. Гэртээ бол 1000 тэгээд газан билетэггүүд бол 1000 сэгсрээ галах биш үү? За. Маш гоё. Холилдож чинь тий. Тийм байна. Юу энэ тэгээд янз бүрийн одоо амтлагч юм юу вэ? Давс харперс ер нь бол нэг илүү амтлагч юу бол нэг. Янз бүрийн нөгөө хүн амтлагчуд ерөөсөө хэрэггүй юм шээ. Ерөөсөө л давс харперс захад хоол бол ер нь өөрийнхөө намтай гоё амтай болно л доо. Зөв бүтээгдэхүүн хэрэглэж ивэл. Тийм ээ зөв бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нөхцөлд ер нь илүү юм. Харперс. Энэ л давс. Баг зэргийн давс харперс игээд Сахар идэм үү? сахар ихгүй. Одоо гомч нь чансны дараа ингээд баг зэргийн нарийнхан байгаа. Жохон хөөлөх юм бол жохон баг зэрэг багахан зэрэг усыг хэрэгтэй. Энэ дээр үү? Тийм дээр. Одоо тэгэхээр гоммингоо мэдээж чанаад бэлэн болгоцсон байж байгаад хийж байгаа тий. Багахан зэрэг усыг. Тэр гомч Айгуу баг идэм үү? Амны албаа. тийм амны албаа нэг 2 2 идэв. Энэ бол яг төлхөн зураг хийж байгаа зү те. Ер нь бол яг байгаа. Тий? Гомч нь хөөдөг байхгүй ус ихээр чансан гом дахиад усыг гээд гал дээр тавихлаар баг зэргийн хөөлт орно. Ер нь усаа уучин гэсэн үг. Тэгээ зөөлөн болно. За ингээд бараг бэлэн болж байгаа юм шиг байна тий янз нь. Тийм ээ. За ингээ хамгийн гоё хэсэг идэх. Яг зөв. Одоо тавгаацсан аа. За тэгээ. Мэдээж хийсэн хоолоо хүнд аппетиттай харагдуулахын тулд бас үзэмж байх хэрэгтэй байх тий. Тавглах. Гэрээ зэтэнээр гоё тавглах юм бол тэгээд нийтмээр санагдана. Юу гэдэг вэ нэг үг байдэн штэ. Эр хүнийг хоолоор илээ. эр хүнийг гидсээ биш хадаад араа. Хадаад арна гэдэг. Тэхийн тулд мэдээж тавгалтын талаар тавгалтын урлагийг бас сурах шаардлагатай байх тий. Хүн идэхийн тулд аппетит төрөх ёстой. Тэ эзэгтэй нараа бүсгүйчүүдээ Царай муутай хоол гаргаад очих юм бол тэгээд хүн идэхгүй шүү дээ. Энэ царай муутай. Гэтэ орцуудын сонсоход би хөөрхөн холиод идчихэл юм байна. энгийн тий. Бүгд бол дандаа гар доорх юм байна. Тийм ээ. Яг Салаатны байцаа дэвсээд гомонго тавиад. Гомонго тавиад.
Томидор. Помидор, брокколигаа тавиад. Энэ бол бас үзэмж нэмнэ, амт нэмнэ. Батун сайхан тавиад өгч хэрэгтэй. Брокколиг нахахын тавиарай. Баймд дуртай шүү. Манай оролцогчийн хүсэлтийг биелүүлэх гээд болох гэж штэ. Брокколиг нахахын тавиад. Тий. Миний хадад бол брокколи. Манай нэвтрүүлгийн хамгийн хүндтэй хүн бол мэдээж манай зочин байгаа. Тэгэхээр зочингийнхаа хүсэлтийг манай тавгааж маш сайн биелүүлэх байхаа тий. Маш сайн биелүүлэх бол. Надыг бол уншсан юм шиг хийж байна. Брокколи байна, помидор. Ер нь судалсан байхгүй юу? Тийм ч юм уу. За ингээд хачир минь бэлэн болчлоо. Одоо үндсэн өөрийнхөө хоолыг махаа гаргана. Одоо ерөнхийдөө мах маань бэлэн болж байгаа тий. Махаа бэлэн болж байгаа. Бэлэн болцсон байна. Вау! За би ч гэсэн хийж чадах юм шиг байна. Баг зэрэг 5 минут хуурлаа. 5 минут чанлаа. Ерөөсөө 5. Тэгээ нөгөө түрүүний дараалал нэр хэлээ. Бислэг. Ямар бэлэг вэ? Бэрэмжэм бислэг. Тэгээ сухаар, давс, хар тэрц, тэгээд өндөг. Тэгэл болоо шүү. Тэгээ болоо зэ. Тэгээд яан шүү. Тэгээ гурвалжин ба да. Тийм Тэгээ гурвалжин хойлоо. 7 юм байна уу те? 7 гэж ижлэхэд бүгднийх нь чинь санахал юм байна. Бодож байгаа тэгээ олцсон. 7-5 гэд нэрлэж идэх вэ? 5 минутын 7 төрлийн. 7-5 салаад. Галаа нэмээд. Усын ширгэнэ баг зэрэгээр. Одоо энэ дээр шүү соусаа бэлэн болох гэдэг шүү дээ. Одоо бас соус хийн те. Энэ ер нь юу ч чаддгүй юм шиг байна те. Хүнсний зориултаа мөнгөн цас. Одоо юу хийж байгаа лээ? Энэ барбекю соус гэдэг байгаа. Бэлтгэсэн тийм соус. Баг зэргийн ус үлдээх юм биш үү үзэгчтэй. Тэгээ баг зэргийн үлдээсэн усан дээр барбекю соусаа хийж гин. Дахин ямахан дээр. Энэ соус нь баг зэргийн утаа амтгц ил гал дээр шарсан юм шиг амттай болно. Бас гоё өнгөтэй болох юм шиг байна те. Зочдод зориулвал Галны амт орно гэдэг чинь бас гоё юм те. энэ ер нь амар гоё юм болоо хэвчээ шүү. Өстой гоё харагдчих. Хөөж мөгөөд. Гайхалтай амттай харагдаж ин хурлаарэ. Яна. Аваа бүр. Өглөөнийхөө цаг угааг хамгийн зөв юм болж. Яг зөв. Би ч гэсэн. За баг зэрэг ус нэмээд ингээд соус нь бэлэн болж байгаа. Ерөнхийдөө энэ доторх нь болцсон юм чинь гаднахаал ингэж болгож байгаа юм биш те. Будаа маань болцсон. Таныхаа махыг өөр юм болгоно гэсэн үг л дээ. Энэ соус маань өөрөө тийм нөгөө нэг янз бүрийн амт гоё амт байд юм а тий. Утаа баг зэргийн тийм барбекю маягийн л амттай болж. Зүсэх юм биш үү? Одоо зүсэн. За би энэ дээр хаш. Эдрийн гоё ингээд хашлагдаг. Энэ очицгаа за дангасан. Энийг гоё ингээд. За. Ирж байгаа шиг. Ингээд ч юм биш тийм ээ. Талах шиг л. Вау. За, ингээ хэрчээд бэлэн болсон маха. Яг энэ чигээр нь. Энэ чигээр нь тавглана. Хүн юм хийж хатлаа амраа нэг. Тийм тийч тав харагдах үүднээс нь бол Баг зэрэг засаж баг өгөх юм. зэрэг засаж өгнө. Энийг л одоо би амар гоё дэглэм их юм барьж байгаа наазгтуудтай ч юм уу хийж өгөх юм байна. Амар тайлбарна. Намайг ураарай. Тэгнэ та тийг амтын хэлээрэй заа. За. Дээрээс нь соус. Саяныхаа соусыг дээрээс нь. Тэгээ харагдах үүднээс нь тавгаа баг зэрэг ярьчихна. За. Чиггүй бас тэгээд хүнд юм уу гэж тавлж байгаа гэж байна. Гэтэл сайхан харагдчихжээ. За. Одоо ингээ хоол минь бэлэн боллоо. Лимон яах юм бэ? Баг зэргийн чимэглэн одоо. Лимон үсээд. Энэ лимоны зүсэлтийн тавилтыг бас үзэгчтэй хараарэ. Ингээд явчихна. Тэгээд хачраа амттай болохын тулд дээрээс нь жоох баг зэргийн цүцгий. Цүцгий тавиад өгөх хэрэгтэй л дээ. За. Өстой гоё хэлсэн. Ингээд ногоон Ногоон сангаа зөв.
Ногоон сонгон бас биед маш хэрэгтэй тий. За ингээ үзэгчтэй хандаж хэлэхэд тамирчдын бүтээгдэхүүний хамгийн голч зүйлүүд нь орсон таруулуулдгоо амттай Үзэсгэлэнтэй. За ингээд манай бол бэлэн боллоо. За үзэгчтэй хоолой бариад харуулах. За манай Wine in Dine рестораны тоогооч Эрхмэгийн маань хийсэн манай оролцогчд тий зочинд маань дэмжсэн. Тэгээ хийж өгсөн хоол маань бэлэн боллоо. Одоо тэгээд яах вэ? Өөхөө. За хамгийн гоё хэсэг гэж хэлсэн шүү дээ тий. За би Тэг хамсч. Гэхдээ үзэгчдийн ханууд сэрэг байна уу? За тийм ээ тийм. Тий. Хүмүүс тэгээ бөөнөрөө хаваалцсан. Бөөнөрөө хуваалцсан шээ. Тэгээд бид амтын хэлэн гэдэг чинь бас л хэлээ хуваалцсан. За амсгаад бэлэн болсон юм шиг байна. Аха. Үнэхээр гайхалтай амттай хаа. Энэ хроногийн доторх юм оролцоогүй зүгээр дахин хам хаалцтай. Доторхын үзтэй. Аймага байна. За баярлалаа. За тэгэхээр үзэгчдээ та бүхэндээ маш их баярлалаа. Энэ удаагийн нэвтрүүлэг маань өндөрлөхөд бэлэн болсон. Ер нь төгссөн байна. Ингээд манай оролцогч Маралжонгоогийнхаа хүсэлтийг, саналыг сэтгэлийн үгийг сонсоод энэ удаагийн нэвтрүүлгээ дуусгая. За. Эсвэл мэдгүй байж байгаад айгу гоё жор мэдээд авчлаа. Тэгээ сайхан хооллоод хотоодоо дүүргэж аваад дээшиг ороо бичлэгэнд ороход дандаа урамтай байдаг. Ийм сайхан хоолоор өдөө ажлыг эхлүүлж байгаа тань маш баярлалаа. Тийм ээ үзэгчтэй гол нь энийг хийх юм бол та гуайлыг ирүүл олон төрлийн бонустай. Тэгээд бас галзуурхны өрөөний хэрэгсэлтэй. Бэлэгтэй. Тийм. За тэгээд танд ч гэсэн маш баярлалаа. За баярлалаа. Баярлалаа манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн оролцсон анхны зочин болж орсон тань маш их баярлалаа. Уран бүтээлтэй өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. Баярлалаа. Бас тоогоочтой баярлалаа гэж хэлэхгүй болохгүй тийм ээ. Ингээд үзэгчтэй энэ удаагийн нэвтрүүлэг маань өндөрлөхөд бэлэн болсон байна. Та бүхэн ая тухтай сайхан зооглоорой. Энэ хоолыг хийж үзээрэй. Үнэхээр амттай гарын дор материалаар үнэхээр амттай сайхан хоолыг та бүхэн хийж чадах болно. Баярлалаа үзэгчтэй баяртай. Slava brand. Эрүүл зөв хоолтын нууц Slava